Өдрийн мэнд үзэгчтэй тэнгэр панел хилцүүлэг эхэлж байна. Бид 2026 оны төсвийн талаарх панел хилцүүлгийг бас үе шаттайгаар явуулж байгаа. Тэгэхээр өнөөдөр бидний хилцэх сэдэв бол төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдээс Монгол улсын төсөв яг ямархуу нөхцөл байдалтай байгаа талаарх мэдээллийг авна. За ингээд бид зочтой урьсан байгаа. За төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн эдийн засагч доктор Дэлгэр сайхан багш. За төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн эдийн засагч доктор Инхбат. За сайн байцгаана уу? Сайн байна. За өнөөдрийн урилгыг бас хүлээж авч хүрэлцэн ирсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгэхээр Монгол улс яг одоогийн байдлаар яг төсвөө хилцэж байна тийм. Тэгэхээр энэ хилцэж байгаа асуудал дээр бас төсвийн тогтвортой байдлаас бас өөрсдийнхөө зөвлөгөө өгөөд одоо яг үе шаттайгаар бас гаргаад явдаг ийм асуудал байгаа л да. Тэгэхээр энэ талаар бол өнөөдөр бүгдээрээ ярилцсан. За тэрний өмнө болохоор бид ямар асуудлыг бас ярилцах юм гэхээр яг энэ төсвийн тогтвортой байдал энэ зөвлөл гэж яг юу хийдэг байгууллага юм. За энэ хүү байгууллага нь хизээ байгуулагдчихсан талаарх бас мэдээллийг авъя. Дэлгэр сайхан багшийн нэг тайлбарлаж өгөөч. За төсвийн тогтвортой байдлын зөвлөл гэж байгууллага юу хийдэг вэ гэдгийг бид бас сайн ойлгох шаардлагатай. Энийг асуусанд баярлалаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл анх 2017 онд байгуулагдах шийдвэр нь гараад 18 оноос орон тооны бусаар ажилласан. Өдгөө хүртэл бас 10 жил ийм байгууллагатай бид явсан байна. Гэхдээ 2024 оноос буюу 2023 оны төсвийн эрхцээ орчны шинжилтийн хүрээнд төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг чадваржуулах эрхийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх Монгол улсын төсвийн тогтвортой байдлыг хангахын байгууллагыг ерөнхийдөө орон тооны тогтмол үйл ажиллагаатай болгоё гэсэн юм шийдвэр гарсан байдаг. Тэгэхээр 2024 үүний дагуу 2024 оны 1 сард 7 гишүүнтэйгээр орон тооны байнгын үйл ажиллагаатай юм төсвийн тогтвортой байдлын зөвлөл ажиллаад одоо 1 жил гаруй 2 жил хугацаатай болж байна. Энэ хугацаанд бид 4-5 төсөвтэй ажиллалаа. Тэгэхээр энэ байгууллагын үндсэн зорилго олон улсад ч байдаг. Өнөөдөр хүртэл бидний төсвийн бодлого хэрэгжилт тэрний тогтвортой байдлыг хангуулах. За манай хуулинд бүр тодорхой заасан төсвийн тогтвортой байдлыг хангуулах үүрэг бүхий ийм байгууллагыг улсын хурлын дэргэд ажилуулна гэдэг. Тэгэхээр бидний үндсэн зорилго бол Монгол улсын төсвийг тогтвортой байлгах. Энгийнээр энэний хүрээнд бидний хийдэг гол ажил нь энэ төсвийн хүрээний мэдэгдэл гэдэг. Өнөөдөр хүмүүс хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй. Бид төсвийн хүрээний мэдэгдэлтэйгээ хамт Монгол улсын 26 оны төсвийн төслийг хилцээд явж байгаа. Хоёр хилцүүлэг хамт яваад байгаа учраас өнөөдөр 1-2 дугаар хилцүүлэг, 3 дугаар хилцүүлэг гэдэг энэ харьцангуй давхардаж харагдаад байдаг. За тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийн төсөл, Монгол улсын хөгжлийн төлөвлөгөө болон тэтгэрийн гүйцэтгэл дээр бид дүгнэлт гаргадаг. Тэгэхээр Монгол улсын төсвийн төсөл нь ер нь Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал, төсвийн хууль эрх зүйн орчинтой нийцтэй байна уу юу, төсвийн тусгай шаардлагыг хангаж байна уу гэдэг энэ асуудлаар бид дүгнэлт өгдөг. За ерөнхийдөө улсын хурлыг дэмждэг, улсын хурлын байгууллага гэж ойлгож болно. Ерөнхийдөө төсвийн хэлэлт, төсвийн макро орчны нөхцөл байдалтай бодлого нь нийцтэй байгаа хэсгээр бид дүгнэлт өгдөг. Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтөй нийцтэй байна уу юу, төсвийн тусгай шаардлагыг хангаж байна уу гэх ийм хуулийн залттай. Тэгэхээр төсвийн хүрээний мэдэгдлийн төсөл дээрээс нь хөгжлийн төлөвлөгөө, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний төслүүд дээр дүгнэлт өгнө. Мөн гүйцэтгэл дээр нь бид дүгнэлт өгдөг ийм байгууллага. Тэгэхээр бидний дүгнэлтийн гол зорилго дээр бид илүү өөрсдийн бодлогыг баримталж ажилладаг. Монгол улсын төсөв төрийн оролцоо ямар байх юм, энэ макро эдийн засгийн нөхцөл байдалтайгаа хэр нийцтэй байгаа юм. Өнөөдрийн энэ оруулж ирж байгаа төсвийн төслүүд нь ерөнхийдөө хөгжлийн төлөвлөгөө үндэсний аюулгүй байдлын бодлоготой ер нь нийцтэй эсхийг л шалгаж байгаа юм. Тэгээд бидний дүгнэлтийг улсын хурл сонсч хэлэлцдэг. Тэрнийхээ дагуу тэндээс авсан мэдээлэл дээрээ үндэслэж гишүүд маань өөрсдийн шийдвэрээ улсын хурл маань гаргадаг гэсэн үг. Нэмж болох. За үндсэндээ Дэлгэр сайхан багш гишүүн үндсэндээ яг энэ төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хийж гүйцэтгэх үүрэг энэ талаар тодорхой ярьлаа. Тэгэхээр та бүхэн мэдж байгаа манай улсын эдийн засаг бол 2004 оноос эхлээд уул уурхай салбар дээр тулгуурсан эдийн засагтай болж ирсэн. За тэгээд 2008 он хүртэл энэ бол зисийн олбор бол за дэлхийн зах зээлийн зисийн үн ханшнаас шалтгаалаад манай төсвийн орлогот уул уурхай салбарын баялагын салбарын орлого бол за дийлэх хувийг эзлэх ийм чиг хандлага явж ирсэн.
За бид нар ер нь бол энэ та бүхэн мэдж байгаа 1990 оноос хойш өнөөдрийн хүртэл олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк гэх мэт олон улсын банк санхүү байгууллагуудаа эдийн засгийн хамтаа ажиллагаа явуулж ирсэн. За тодорхой та бүхэн мэдж байгаа 1990-94 онд гэхэд манайс олон улсын валютын сан, Дэлхийн банктай гишүүнээр ирсээд за Standby 1, 2, ISAF 1, ISAF 2 одоо ядуурлын BRGF гэдэг ядуурлын бууруулах хүслийг хангах мэт 500 хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байдаг. За үндсэндээ 2008 оноос эхлээд ер нь эдийн засгт одоо энэ уулуурхайн салбар ялангуяа засгийн төвийн бие засгийн байжмлын дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлцлээс шалтгаалаад эдийн засаг бол энэ докторгүй хэлбэлцэлтэй байх хандлага бол харагдаж ирсэн. За энэсээ шалтгаалаад 2010 онд бид нар бол энэ засгийн доктортой байдлын тухай хуулийг бол анх гаргаж ирж улсын хурлаар батлуулсан байдаг. За 2011 онд бол төсвийн тухай хууль бид нар улсын хурал бол хэлэлцээд ингээд батлаад бид нар яг энэ төсөв санхүүгийн эрх зүйн орчны бүртгэл алхмуудыг хийж гисэн. Үндсэндээ энэ төсвийн доктортой байдлын тухай хууль бол одоо Чили улсын загвар дээр үндсэндээ адилхан ийм гол хууль болж ирсэн. За өнөөдөр хүртэл бол энэ төсвийн доктортой байдлын тухай хууль бол их чухал үүрэг гүйцэтгэж байгаа. За энэ хугацаанд үндсэндээ 1990-с 2025 он хүртэл өнөөдөр хүртэл манай эдийн засгийн өсөлт бол маш их хэлбэлцэлтэй явж ирсэн. Энэ гол шалтгаан юу вэ гэхээр энэ манай улсын эдийн засаг ерөнхийдөө ерөөсөө энэ гажийн доорх эрдэс байдлыг ашигт малтмал дээр суурилсан эдийн засгийн бүтцтэй болоод гэсэн. За энэ маань эргээд тодорхой давуу талууд бол сөрөг талуудыг даваад болон сорилтуудыг бий болгож ирсэн. За хэрвээ та бүхэн анзаарах юм бол 2011 онд манай улсын эдийн засаг бол дэлхийд бол 17.3%, дэлхийд хамгийн өндөр өсөлттэй улс орны тоонд орж ирсэн. Тэр үед бол засгийн байжмлын дэлхийн зах зээлийн үн бас тодорхой хэмжээгээр өндөр өсөлттэй байсан. Тэгээд эдийн засагт буурсан гол шалтгаанууд нь мэдээж энэ жис нүүрсний гэдэг ч юм уу, хүдрийн гэдэг ч юм уу, алтны гэдэг ч юм уу, энэ буурсантай холбогдуулаад манай эдийн засаг бол агшиж ирсэн байна. Ингээ 2016 онд жишээлбэл анхаарах юм бол манай улсын төлбөрийн тэнцэл бол тэр дундаа төлбөрийн тэнцэл, урсгал тэнцэл маш их алдагдaltaй явж ирсэн. За төсвийн алдагдал гэж бид нар хэлээд төсвийн тэнцэл одоо төсвийн нийт орлого ба буцалтгүй төслөмж нийт зарлага ба цэвэр зээлийн дүнгээр тодорхойлогддог. Энэ тэнцэл маань үндсэндээ алдагдaltaй хэмжээний алдагдaltaй болсон. Дотоодын нийт бүтээгдэхүүний 16% тэнцэх хэмжээний хасагтаа гарч ирсэн. За энэ шалтгааны улмаас үндсэндээ бид нар олон улсын валютын сантай дахин нэг хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлага тулгарсан. За эдийн засгийн одоо энэ доктортой өсөлтийг бий болгох, энэ хямралаас гарах гэдэг ч юм. За ингээд үндсэндээ бид нар бол Extended Fund Facility-г одоо өргөцсөн санхүүжилтийн хөтөлбөр гэдэг хөтөлбөрийг олон улсын валютын сантай хэрэгжүүлж гисэн 2017 оноос. Яагаад гэвэл эдийн засаг маань үндсэндээ унтсан, хөндлөлтийн байдалтай орчин, хямралын байдалтай орсон байж байгаа. За энэ шалтгааны улмаас үндсэндээ олон улсын валютын сан энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд бол танаа засгийн газар, танаа улс бол энэ бас энэ төсвийн доктортой байх энэ институцийг байгуулах зайлшгүй шаардлагатай гэдэг асуудлыг бол тавьсан. За энэ үүргэнч бидний үүрэг болж ирсэн. Тийм учраас 2000 сая дэлгэсэн гишүүн 2017 оноос эхлээд бол яг энэ олон улсын валютын сантай байгуулсан хөтөлбөрийн хүрээнд бол энэ төсвийн доктортой байдлын зөвлөлт байгуулна гэдэг Монголын талын үүрэг болж за 2018 оноос бол үндсэндээ энэ орон тооны бус одоо зөвлөл маань ажиллаж гисэн. Гишүүдэд нь одоо гүйцэн сангийн сайд байсан, Монгол банкны одоо ерөнхийлөгч байсан ийм хүмүүсээр бүрдэж явж байгаа. Үндсэндээ 2 жилийн өмнөөс бол энэ орон тооны байгууллага болж ирсэн. Үндсэн гол зорилго нь бас түрүү хэлжсэн макро эдийн засгийн доктортой байдал. Тэр дотор төсөв макрогийн эдийн засгийн доктортой байдлыг одоо хангах. Ялангуяа энэ эдийн засаг уулуурхайн салбарт тулгуурсан эдийн засгтай улс орнуудын энэ гадаад эрсдлийг багасгах. За төсвөө доктортой төсвийн бодлогын орон зай доктортой байлгах ийм гол зорилгуудыг бол хангах хэрэгтэй болж байна. За ер нь дэлхийн улс орнуудыг аваад үзэх юм бол ер нь бол энэ төсвийн доктортой байх ийм институт бол 1936 оноос эхлээд Дайн гэдэг ч юм уу, Англи гэдэг ч юм уу ийм улсуудад бол бий болж ирсэн байдаг. За сүүлийн ялангуяа 2000 оноос хойш
2008-9 оны дэлхийн эдийн засгийн бас хямрал та бүхэн мэдж байгаа. За энэ хямралаас хойш сая сүүлд одоо энэ COVID-19 байж байна. За тэгээд энэ Украины Оросын одоо асуудлууд байж байна. Хятад эдийн засаг гэдэг ч юм уу энэ байдлаас шалтгаалаад ялангуяа Европын улс орнуудад бол энэ өөрийнхөө дүнд нь төсвийн доктортой байх ийм зөвлөлтөй байх стандартыг бол бий болгож ирсэн. За одоогоор бол Европын улс орнууд, дэлхийн улс орнуудын хувьд бол нийтдээ 49 одоо улс оронд 51 ийм төсвийн доктортой байдлын зөвлөл бол ажиллаж байгаа. Үндсэндээ гол зорилго нь макро эдийн засгийн доктортой байлгах. За түрүүн хэлжсэн тэр төсвийн доктортой байх ялангуяа уул уурхай салбарт тулгуурсан эдийн засгтай улс орнуудад бол туйлын чухал юм а гэдэг харуулсан. Тэгэхээр бид нар бол яг энэ чиглэлээр бас энэ та бүхэн мэдж орлого уул уурхай салбарын гол бүтээгдэхүүн нүүрс. За өнөөдөр манайд бол кокс нүүрс, зэсийн үнэ, алтны үнэ гэдэг ч юм уу энэ мөнхөд өндөр байдаггүй. Тодорхой хэмжээний дэлхийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтээс шалтгаалаад энэ бол үнэ хэлбэлцэн. Тэгэхээр энэ хэлбэлцэлтэй үед бол эдийн засаг нь дагаад ундаг. Сэрх үед одоо энэ үнийн өсөлт нь бий болоод ирэхлээр эдийн засаг нь өсөв. Тэгэхээр тухайн улс орны засгийн газар яадаг вэ гэхээр орлого их байгаа юм чинь тэр бид нар одоо ирээдүйд орж ирэх орлогоо барьцаалаад их хэмжээний үр зээл авах гэдэг ч юм уу. Эсвэл нийгмийн халамжийн зардлаа нэмэгдүүлэх гэдэг ч юм уу. Цалин тэтгэх хэмжээг ихсгэх гэдэг ч юм уу. Одоо засгийн газрын өөрийнхөө бүтэц бүрэлдэхүүн оронтойг нэмэх гэдэг ч юм уу хэд их юм зардлаа нэмээд явчихдаг. За энэ эргээд дэлхийн зах зээл дээрх энэ гол түүхийд бараа бүтээгдэхүүний унаад ирэхэд эргээд тэр өсгцэн байгаа нийгмийн халамжийн зардлууд гэдэг ч юм уу. За эргээд энэ цалин тэтгэвэр гэдэг ч юм уу эсвэл маш хэмжээний өртөө болж үлдээд за орлого нь буураад ирэхэд одоо төсөв нь маш хүндрэлтэй ийм байдал руу орж ирдэг. За энэ эргээд ийм сөрөг ийм нөлөөллүүд гарч ирээд эргээд цаашдаа бол энэ эргээд төгрөгийн худалдаа авах чадвар гэдэг ч юм уу тухайн улсын гадаад валютын нөөцт гэдэг ч юм уу за инфляцийн түвшин гэдэг ч юм уу эсвэл хүний одоо энэ орлогын түвшинд гэдэг ч юм уу нөлөөлнө. Эргээд энэ нөгөө нийгмийн гол хүндрэлтэй асуудлууд болох одоо ядуурл бий болгох хүн амын одоо амьдралын чанар муудах гэдэг ч юм уу ийм сүр дагавруудыг учруулдаг. За тийм байна. Тэгэхээр зүгээр би бол ингэж л хармаар байна. Одоо та бүхэн ирсэн байгаа дээр ерөнхийдөө бас шууд л асуучмаар. Одоо чинь улсын хурлаас бол 2025 оны 5 дугаар сарын 30-ны байдлаар бол төсвийн хүрээний мэдээллийг эхний байдлаар ямар ч гэсэн баталж ах шиг байна тий. Тэгэнгүүт энэ дээр байгаа тоон үзүүлэлтүүд та бүхний өгж байгаа тэр дүгнэлтүүдтэй одоо маш хол зөрүүтэй харагддаг. Одоо жишээ нь инфляцийн хувийг 7%-тай харсан байх жишээ. Тэгэнгүүт та бүхний өгсөн тэрхүү таамаглал дээр бол 8.2%-тай байна. За өнөөдөр бол бид нар яг жинхэнэ бодит байдал дээр бол яг одоо сар бол 9%-тай байх шиг байна тий. Тэгэхээр өмнөх жил ч гэсэн яг ийм байдал харагдсан. Одоо дэж та бүхний өгж байгаа тэр дүгнэлтүүд дээр байгаа тоон үзүүлэлтүүдийг яг энэ чинь нөгөө баталж байгаа хүмүүс чи өргөн барьж авах үедээ гаргасан тэр тоонууд бүр ингээд хол яваад байна л та. Төсөөллөөс хол байна тий. Тэгэхээр энэ яагаад ингээд зөрөөд байгаа юм? Үнэхээр зөвлөлийнхаа тэр өгж байгаа тоонуудыг яг оруулж хардаг уу? За энэ дээр та бидний яг нэг үүрэгтэй холбоотой бас хуулиар үлдээсэн бидэнд бүр их үүрэг байдаг. Тэр үүрэгтэй холбоотойгоо асуултыг асууж байна. Яг 23 оны төсвийн эрх зүйн орчны шинжилгээний дагуу биднэрт 3 сарын 15 гэхэд дараа жилийн 23 жилийн төсвийн хүрээний мэдээлэл бэлтгэхтэй холбоотой эдийн засгийн таамаглалыг боловсруулж бид холбогдох байгууллагуудад хөрвүүлэх ёстой. Ялангуяа эдийн засгийн хөгжлийн яам сангийн яамд хөрвүүлдэг. За бид 2 удаа хөрвүүлээд байна. За түрүү жилийн хувьд буюу 25 оны төсвийн төслийг хэлцэх үед анхны бид 24 оны 3 сард гаргахтаа нэлээд дэлгэрэнгүй мэдээллийг өгсөн. Тэрэн дээр 25 оны төсвийн төсөл дээр бол ихээхэн зөрүү үүссэн үнэ. Маш их зөрүү үүссэн. Тэрийгээ бол эдийн засгийн хөгжлийн яам тодорхой хэмжээгээр тайлбарлалт байсан. За бидний тэр үүргийн хууль эрх зүйн яг тэр зохицуулалт нь бид нар тэрхүү таамаглалыг гаргаж өгнө. Гэхдээ эдийн засгийн хөгжлийн яам тэрнийг баримтлан гаргана. Гэхдээ хэрвээ баримтлаагүй бол түүнийхээ тайлбарыг дэлгэрэнгүй гаргаж өгөх ёстой. Яагаад баримтлаагүй вэ гэдэг. Тэрийгээ бол эдийн засгийн хөгжлийн яам энэ жилээс харьцангуй дэлгэрэнгүй сайн тайлбарлаж явж байна.
Энэ зүрх үүсэж байгаа шалтгаан хоёр шалтгаантай. Нэгдүгээр түрүүний жилийн төсөв буюу 2024 оны улсын хурлын сонгуул болсны дараа та бүхэн санаж байгаа бол төсвийн тусгай шаардлагууд, төсвийн эрх зүйн орчны гол үзүүлэлтүүдийг өөрчлөх. Тэгээд дагуулад маш их хэмжээний төсвийн тэлэлтийг бий болгох ийм асуудал хөндөгдөөд тэрэн дээр бол бид маш хүчтэй эсэргүүцсэн. Тэгээд тэр үед бидний эсэргүүцсэн шалтгаан бол эдийн засгийн бодит нөхцөл байдалтай нийтдээ бус байна. Тэгэхэд өдрөг төсөв байна. Энэ маяг гэж хараач. Төсвийн бодлогын хувьд мөн ингэж хэлэх ёсгүй юм а гэдэг ийм зүйлийг бид ярьсан. Энэ жилийн хувьд таны асуусан асуултан дээр 5 сарын 30-нд бол төсвийн хүрээний мэдээлэлээ баталдаг. Гэхдээ энэ бол эхний байдлаар биш. Уг нь хууль зүйн орчныхаа дагуу бол яхахгүй энэ төсвийг л 5 сарын 30-нд баталсан төсвийн хүрээний мэдээллийг л дагаж өнөөдрийн 26 оны төсөв орж ирэх ёстой. Гэтэл нөхцөл бодит байдал дээр бол харьцангуй өөрөөр өрнөдөг. Төсвийн хүрээний мэдээллийг өөрчилж тэрийгэ дагуулж төсөө өөрчилдөг. Энэ нөхцөл байдал одоо ч гэсэн хэвээрээ байна. Энэ зөрүүний шалтгаан бол таамаглал олон янзын шалтгаантай байгаа. Гэхдээ энэ 26 оны төсөв дээр бол харьцангуй ойртож ирсэн. Та бидний дүгнэлтийг харсан бол 26 онд бид яг жилийн өмнө 26 оны эдийн засгийн өсөлт 26 оны төсвийн тоонууд бол маш өндөр тоонууд явж ирсэн. 37 их 80-ыг. Бид 25 он гарсаар бодит байдалтайгаа нүүр тулсан. Тэрнтэй холбогдуулаад засгийн газар эдийн засгийн хөгжлийн яамнаас тооцооллуудаа сайжруулсан. Тэгээд бидний таамаглалтай бол харьцангуй ойртож ирсэн. Зарим зөрүүүүд байгааг бол үгүйсэхгүй. Тийм учраас бид нар энэ гол зүйл бол энэ төсвийн хүрээний мэдээллээ бид зөв батлах. Тэгээд дээрэс нь төсвийн хүрээний мэдээллээ төсвийг дагуулж өөрчлөлтгүй байх. Энийг бол бид удаа дараагийн дүгнэлтүүд дээр байнга өгч байгаа. Тийм учраас энэ дээр ер нь эдийн засгийн өсөлтийн таамаглал тэрхүү загвар дээрээ эдийн засгийн хөгжлийн яам манайх Монгол банк сангийн яам дэрэг талууд харьцангуй нэг ойлголцох шаардлагатай гэж бид үзэж байгаа юм. Бид нэг чиглэлд харддаг баймаар байна. Нэг нь өөр зүйл хараад энэний ард бол түрүүний 24 оны улсын хурлын сонгуулийн дараа бол жишээ нь 25 оны төсөв дээр улс төрийн нөхцөл байдал тэр томоохон төслүүдийг хэрэгжүүлэх тэр доктортой хөгжлийн төлөө хурдтай хөгжлийн төлөх зориг гэсэн үрээнд ор шин засгийн газар олон намаас бүрдсэн засгийн газрыг улс төрийн тэр шийдвэрүүд их их нөлөөтэй байгааг л үгүйсэхгүй. Тэгэхээр хамгийн гол бидний барьж байгаа бодлого бол энэ төсвийн хүрээний мэдээлэлд доктортой зөв баталдаг, доктортой хадгалдаг, намар төсөв батлахын тулд үнийг өөрчилдөггүй баймаар байна гэсэн ийм шаардлагыг тавьж байгаа. Энэ шаардлага маань харьцангуй биелж эхэлж байна. Төсвийн бодлогын хувьд ч гэсэн харьцангуй бидний явж байгаатай нийтдээ болж эхэлж байна. Гэхдээ бүрэн биш. Тийм учраас явандаа энэ нөхцөл байдлыг сайжруулах бидний хийж байгаа үйл ажиллагааны үр дүн гарах болов уу гэж харж байгаа. Энэ нь бол энэ жилийн төсвийн хүрээний мэдээлэл төсвийн тоонууд дээр бас харагдж байгаа. Нөгөө 37 их 80 гэсэн тоогийн тоо маань бол харьцангуй буурч 32.9 их 80-аар зарлага орж ирсэн. Одоо энэ бүтээгдэхүүн дэрлэх хувь 24 оны байдлаар 38% өрөөдөөс энэ хувийг бол 32% руу буулгаж ирсэн. Энэ бол бидний бодлоготой харьцангуй нийцж байгаа ийм зүйл харагдж байгаа юм. Гэхдээ төсвийн хүрээнд сайжруулах зүйлс их байна бидэнд. Тэгэхээр бас сүүлийн 2 жилийн нөхцөл байдлыг харахаар ер нь бол бид нар төсөв рүүгээ илүү тоо руугаа илүү анхаарч хардаг боллоо. Энэ бүхэн бас та бүхний хийж байгаа яг энэ тайлбартай холбоотойгоор одоо сэтгүүл зүүн салбар аваад ерөнхийдөө хүмүүс ойлгодог болж эхэлж байна гэж би бол хувьдаа харж байгаа. Тэгэхээр одоо ийм байна л да. Бид нар их өөдрөг төсөөлөл гэдэг юм гаргаж тавиад байна. Та бас түрүүн өөрийнхөө ярианд дурдчихсан нөгөө үнийн хэлбэлцлээс болоод идэг гэдэг тийм. Яг зүгээр миний хувьд бол нэг ийм нөхцөл байдал харагдаад байна уу та гэж боддог. Бид нар тэнцвэржүүлсэн үн гэдгээр ерөнхийдөө өөрсдөө таамаглалыг гаргаж тавьж байгаа. Зөв тий. Тэгэхээр тэр тэнцвэржүүлсэн үн өөрөө яаж тооцогддог вэ гэдэг асуултыг би нэг асуумаар санагдаад байдаг. Тэгэхээр юу гэдэг олон жилийн дунджаар энэ төр тооцогддоггүй. За магадгүй та түрүү хэлсэн дөө нийлүүлэлтийн сүлжээ доголдсноос болоод одоо түүхийн эдийн үн маш их хэлбэлцдэг гэл тий. Тэгэхээр энэ хэлбэлцэж одоо юу гэдэг яг ковидын араас 21, 22, 23 онуудад өндөр үнэтэй байснаас бид нар одоо тооцоогоо хийгээд магадгүй 24, 25, 26 онуудад ингээд өндөр одоо жилүүдийн дунджаар энэ төр тооцоод байна. Эсвэл бол бид нар зөвхөн яг энэ аргачлалаар биш магадгүй одоо олон улсын валютын сангийн тэр өгж байгаа зөвлөмжөөр ч юм уу тэр тоонуудыг авч ашиглах боломж байдгүй болоо. Одоо нөгөө яг орлогоол тооцоход тэр аргачлалыг л асуугаад байна л да. Их хатаас. За тэгэхээр таны харж байгаа өнцөг бол зөв л дөө. Өөрөөр хэлбэл энэ төсвийн доктортой байдлын тухай хуулийн дээр заасан заалт байдаг юм.
тэрэн дээр энэ төсвийн тэнцвэржүүлсэн үнийг хэрхэн тооцох вэ гэдэг аргачлалын заагаад өгсөн. За өөрөөр хэлбэл энэ олон улсын банк санхүүгийн байгууллагууд ялангуяа олон улсын валютын сангийн сүүлийн 18, 19, 20 жилийн за нүүрсний хувьд, зэсийн хувьд, алтны хувьд энэ үнийн өсөлт тухайн жилүүдийнх нь үнийн өсөлтийн дунджаар аваад тэгээд тэрэн дээр одоо энэ сүүлийн тухайн оны эхний улирлын олон улсын одоо нэр хүнд бүхий энэ прогноз хийдэг байгууллагуудын тухайн одоо түүхийдийн нүүрсний гэдэг ч юм алтны гэдэг жишээ төлбөрийн хандлагыг нэмээд тооцож гаргаж ирдэг. Тэр нь хуулиараа заагдсан байна. Тийм учраас та харсан байх. Үндсэндээ 2025 оны төсвийн энэ оны төсвийн төслийг анх эдийн засгийн хөгжлийн яам, сангийн яам боловсруулж засгийн газарт танилцуулаад улсын хурлд өргөн мэдүүлэгтэй жишээлбэл 133.9 юм уу тооцсон. Тэрний өмнөх жил бол 129-аар. Тийм 129-аар орж ирж байгаа. Гэхдээ яг энэ аргачлалаар ингээд тооцоод үзлээ. Энэ бол яг нөгөө гол тооцоо хийж байгаа үндэслэл нь юу вэ гэхэлэр нөгөө энэ тэнцвэржүүлсэн үнийг тооцох замаар бид нар цаана төсвийн докторжуулалтын сан ирээдүйн өв санд мөнгө хуваарлах. Тэр нь төсвийн докторжуулалтын сан нь ямар зорилготой вэ гэхэлэр эргээд эдийн засгийн одоо энэ уналтын үед төсвийн нөөц хөрөнгө болоод тэр үед ашиглах ийм зорилготой. Нөгөө ирээдүйн өв сангийн тухай бол 2015 онд батлагдсан байна тий. За сүүлд бол үндэсний баялагын сангийн бол батлагдсан. Тий 16-гийн 2 дээр хадгалж явах хэрэгтэй илүү гарснаа гэж байна. Тэрэндээ мөнгө хуваарлахын тулд энэ тэнцвэржүүлсэн үн гэдэг ийм зүйлийг тооцох. Тэгээд тэнцвэржүүлсэн үнээр тооцоод за түүний дараа тэр төсвийн докторжуулалтын сан болон ирээдүйн өв сан баялагын үндэсний баялагын санд мөнгө хуваарлаад үлдсэн одоо тэнцвэржүүлсэн үнээр тооцсон нийт орлого ба буцалтгүйцлэмж за нийт зарлага ба цэвэржээл тэгээд тэндээсээ нийт тэнцэл гэж гаргаж байна. За энэ бол яг нөгөө төсвийн мэргэжлийн үнийн хувьд бол яг энэ стандарт англи хувьд ингээд тооцсон байж байгаа. Гэхдээ энэ бол сүүлийн жилүүдэд яг энэ мэргэжлэнүүдийн хооронд яригдаад байгаа асуудлууд салбарын яам дээр ярьж байгаа асуудал юу вэ гэхээр үнэхээр яг энэ тэр Австралийн зах зээлийн үн гэдэг ч юм уу Өмнөд Африкийн нүүрсний үнийн худалдааны үн борлуулсан үнийн энэ тооцоогоор ингээд аваад үзэхэд тэр үнээр тооцсон үн манай энэ одоо өөрсдийн олборлоод хятад ганц худалдаа авчтай хятад руу одоо ингээд экспортсон борлуулалтын үн хоёрын зөрүүчин тэнгэр газар шиг ялгаатай байна. Тийм учраас одоо үнэ одоо энэ тэнцвэржүүлсэн үнэ одоо яг бодтой тооцоо гэдэг асуудлууд гарч иж яригдчихж байгаа. Тэгээ тэр нь ч баг зүг баг. Өөрөөр хэлбэл бид нар хаос Австралийн тооцсон дэлхийн зах зээлийн үн Австралийн нүүрсний Өмнөд Африкийн тооцсон тогтсон нүүрсний үн за зэс болон алтны үнүүдийг ингээд одоо 18, 19, 20 жил гэхлээр чи одоо 2000 одоо хэд байна? 2002 оноос эхэлж байна үү те 2002, 3, 4 он эхэлж байна. Тэгээ сүүлийн жилүүдэд ялангуяа тэр одоо энэ оны 133-гаар тооцож байгаа нь өмнөх бага байсан үнийн түвшин өмнөх оны 2002 он ч юм уу тэр үнийн түвшин ахаад тэндээсээ авахгүйгээр 2004, 5 оных болохоор чи үнэн өссөн үед нь аваад явчихлаар ахаад тэр 129 биш 133 гараад ирж байгаа. Ийм тооцоо гарч байна. Тэгэхээр бид нар энэ дээрээ сайн бодох ёстой. Гэхдээ нэг бас нэг зорилго бол өнгөрсөн хугацаанд одоо энэ засгийн газрын гэдэг ч юм уу нэг алдаа байгаа та. Юу гэхээр та бүхэн мэдж байгаа одоо 2023 онд төсвийн тэнцэл ашигтай гарсан. Хоёр дотоодын нийт бүтээгдэхүүн 2.6% ашигтай гарч ирсэн. За 2017 онд төсвийн тэнцэл ашигтай гарч ирсэн баг. Нэг 2-3 тохиолдол баг. Тэгэхээр эдийн засгийн өсөөд ирэхээр за өөрөөр эдийн засаг маань тэлээд ирчихэв тийм үү. За тэгэхээр тэр тэлж байгаа гол шалтгаан нөгөө нүүрс алдчихсан үний өсөлтөөс төсвийн орлогод орж иж байгаа орлого. За энийгээ дагаад нөгөө хэрэглээгээ ихсгэж байдаг. Хэрэглээ гэдэг маань үндсэндээ засгийн газрын хувьд жишээ засгийн газрын хэрэглээ уусах зардлаа ихсгээд байдаг. Хөрөнгө оруулалтаа нэмээд байдаг. Ийм бодлого яваад байдаг. Гэтэл цаашдаа энэ
эдийн засаг маань агшнаа. За энд бэлтгэлтэй байх үүднээс тэр тодорхой төсвийн нөөц хөрөнгийг бэлтгэх тий эдийн засгийн уналттай үед агшиж байгаа үед одоо энэ хоримтлуулсан мөнгө хөрөнгөө эдийн засгийг тэлэх энэ бодлого руугаа явах. Өөрөөр хэлбэл түрүүн таны хэлээд байгаа төсвийн одоо эдийн засгийн мөчлөг сөрсөн төсвийн бодлогоо явуулах ийм бодлогоо явуулж чадаагүй. Гол алдаа нь. За тэгэхээр одоо ч гэсэн засгийн газар одоо парламентын харж байгаа өнцөг болохоор богино хугацааны бодлого бид нар бодоод байна. Өөрөөр хэлбэл за нэг хэд тоо нэмж хасаад тий одоо энэ зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүн дэвшлэх хувийн чанга зардал усгал за одоо нийт зардлыг бууруулах гэдэг ч юм уу усуу зардлыг сая дэлгэцсэн гişүүлээ 24% барина гэдэг ч юм уу богино хугацаанд ингээ хийгээд гэтэл бидний харж байгаа өнцөг болохоор за бидний энэ гаргаж ирсэн дүгнэлтүүд ч гэсэн юу вэ гэхээр үндсэндээ манай улс хизээ зах зээлийн эдийн засгчлцсан 1990 оноос хойш 2025 он хүртэлх хугацаанд дээр бид нар дүгнэлт анализ хийж байгаа. Бидний тооцоо бас загвар дээр үзүүлэгддэг. Нөгөө талаас ялангуяа 2004 оноос эхлээд ингээд уул уурхай эрдэс байлга газрын доорх ашигт малтмалтай тулгуурсан эдийн засгт болоод ирсэн хугацаанд бид нар юун дээр алдсан юм бэ? Бодлогынхоо хувьд, төсвийн бодлогынхоо хувьд. Өөрөөр хэлбэл нөгөө төсөв эдийн засаг агшиж явах үед төсвийн төлөх бодлого явуулж байдаг. Эдийн засаг одоо ингээд тэлж яхад эдийн засгийн өсөлттэй болж яхад төсвийнхаа одоо хумх бодлого явуулж байдаг. Энэ бодлогыг сөрсөн бодлого гэдэг. Энэ бодлого руугаа явуулахгүй бид нар богино хугацааны төсвийн бодлого явуулж ирсний үр дүн гараад ирж. Өөрөөр хэлбэл нөгөө одоо яригдаад байгаа цалин тэмцээ асуу. Тийм. Энд чинь шууд нөлөөлөд байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засаг өсөд ирэхлээр төсвийн зардлага нэмэгдүүлж байгаа гол шалтгаан нөгөө тодорхой хэмжээний нийгмийн халамжийн зардлууд нэмээд идэг. Тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг шинээр хэрэгжүүлэх дэд бүтцийн шин чанартай хөрөнгө оруулалтууд. Гэтэл тэд нар нь эргээд эдийн засгийн бүтээмж буюу нэмэн өртөг бий болох ямар нэгэн эдийн засгийн үр ашиг, төсвийн үр ашигыг одоо авчиж ирэх тал дээр их сул. Тэгээ энэ байдал руу явсаар байгаад өнөөдрийн нөхцөл байдал үүсэж байна. Тийм учраас урт хугацаанд бид нар өөрөөр хэлбэл төсвийн бодлогоо макро эдийн засгийн тогтвортой байдлыг урт хугацаанд хэрхэн хадгалах вэ? Тэр дотроо төсөв макро эдийн засгийн бодлогыг урт хугацаанд яаж тогтвортой байлгах вэ гэдэг асуудал байна. Тэгээс одоо энэ яг төсөв өрөөний мэдээлэл тодорхой хэмжээнд дунд хугацаанд харж байгаа хэдий боловч бид нар цаашдаа энэ хөгжлийн урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд энэ төсвийн гүйцэтгэх үүрэг ямар байх ёстой. Нөгөө талаас энэ ядуурлын түвшин амжиргааны түвшинд яаж одоо ядуурлын түвшинг яаж бууруулах юм, ажилгүйдлийг яаж багасгах юм гэдэг ч юм уу. Хүний амьдралын чанарыг яаж сайжруулах юм, эрүүл мэндийн салбарт, боловсролын салбарын хүний капиталын асуудал те эний үр ашиг зарцуулж байгаа, түүн зарцуулж байгаа, тухайн салбар зарцуулж байгаа тэр зардлын үр ашигын асуудлыг тооцох хэрэгтэй. Тэгжээс том урт хугацаанд том харахгүйгээр өнөөдөр маргаашийн тодорхой хэмжээний одоо орлого ороод ирэнгүүт цалин тэтгэвч гэдэг янз бүрийн халамжийн зүйлүүдийг нэмснээс өнөөдрийн энэ байдал үүсэж байгаа. Хэрвээ та нар анзаарах юм бол 2020-оос 2022 онд одоо ковид 19 болсон. Үнэхээр зайлшгүй засгийн газрууд, дэлхийн улс орны засгийн газрууд халамжийн ядуурлыг бууруулах гэдэг ч юм уу хүмүүний орлогыг нэмэгдүүлэх янз бүрийн одоо татаа шилжүүлгүүдийг ийм тэтгэмж цалинг нэмэх ийм бодлогуудыг явуул тийшээ бодлого руу шилжижсэн тийм. Тэгээд хамгийн гол нь 23 оноос эдийн засаг ашигтай болоод ирэнгүүт тэр нэмсэн зүйлүүдээ тодорхой хэмжээ зорилттой бүлгүүд рүү шилжүүлэхгүйгээр шууд зогсоож чадахгүй өргөжлүүлээ явцсан л гол алдаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийн бидний шаардлага хэрэгтэй юм. Өмнөх 2019 ковидын өмнөх 19 оны гэдэг ч юм уу тэрний өмнөх яг тэр эдийн засгийн зарлагын тэр оновчтой бүтцрүүгээл очих зайлшгүй шаардлага тулгарч байгаа гэдгийг л харуулж байгаа. Яг таны саяны хэлсэн дээр бас ийм байдал харагдсан л да. Бид нар нөгөө зогсоож чадахгүй. Тэгэнгүүтээ өөрсдийнхөө магадгүй сонгуулийн мөчлөг рүү яваад орцсон нөхцөлийг бол яг тэр хөрөнгө оруулалтын хэсэг дээр Баярмаа докторийн судалгаанаас харж болохоор байсан тийм. Нийтдээ 6 их 80 төгрөгийн төсөвтэйгээр бид нар 712 байшин барилгыг 2024 онд төсөвчлөө гэдэг асуудал. Тэгээд тэрнийхээ нөхцөл байдлаас гарахгүй өнөөдөр 25 26 онд нөгөөтгөө үргэлжлүүлэн төлсөөр байгаа гэдэг ийм нөхцөл бас харагдаад байна л та. Тэгэхээр Дэлгэр сайхан багшийн хувьд юу гэж харж байна? Бидэрт яг ийм нэг ийм сонгуулийн мөчлөгч бас түүг бол одоо тэмшүүцтэй. Тэг яг хоо ер нь хэдүүлээ бас хоёр өөр юм ярина те. Өнгөрсөн цаг хугацаанд төсвийн бодлого яаж явж ирснийг сая манай их хөтгшин нэлээд тодорхой ярьлаа. Бид бол төсвийн бодлогоо ер нь хадсангүй
алдсан нөгөө яриад байдаг мөрчлөг сөрсөн бодлого гэдэг юм хэрэгжүүлж чаддаггүй. За 2024 оны төсөв бол 23 4 оны ялангуяа 23 оны төсөв бол асар хүчтэй тэлсэн энэ цалин тэтгэмж урсгал зарлаа бид нар бараг 2 дахин өсгсөн. Тэр нь хөрөнгөний зарлаа өсгсөн. Дотоодын нийт бүтээгдэхүүнээс нэрлсэн дүнгээс нь хамаагүй давсан тийм төсвийн зарлага гаргасан. Дотоодын нийт бүтээгдэхүүн тухайн үед нэг 80 их найд бас нэг 15 орчим 4-5 орчим хувиар өсөж байхад бид төсвийн зарлага за бидний түрүүний эсэргүүцсэн гэж яриад байгаа. Тэр 24 оны төсвийг өсгөөд 30 их найд руу хүргээд 25 оноо хэдэн өдрийг төсөөлөө сая дотгол төр очлоо шүү дээ. Тэгэхээр энд бол гарцаагүй асуудал бий. Сонгуультай холбоотой болон энэ улс төртэй холбоотой одоо сангийн яамныхан хэлж байгаа маш олон хуулиар бид өнөөдөр цалин тэтгэвэр тэтгэмжээр хөлтөлцсөн улс болоод байна шүү дээ. Тэтгэвэр тэтгэмжийг инфляцтай уялдуул нэмнэ. Тэгэхээр эсрэгээр инфляц үйлдвэрлэдэг ийм төсөв бол эдийн засгийн тогтолцоотой болчихсон. Одоо энийг бид гүйцэхгүй ийм болчихсон үед хөгжлөг сөрсөн бидний гол өгч байгаа дүгнэлт өмнөх жилүүдийн энэ жилийн төсөв дээр өгч байгаа энэ жилийн төсөв дээр бол хөгжлөг сөрсөн бодлого руу орсон. Энэ бол мэдээж эдийн засгийн агшилтын үед бол Монгол улс орох гэж оролддог. Төсөө тэлж эдийн засгээ барихын тулд энийг доктортой хэрэгжүүлэх ёстой. Мөн цаашдаа бол ер нь сонгуультай холбоотой төсвийн зохицуулалт бас хэрэгтэй байх юм үгүйсэхгүй байгаа юм. Учир нь сонгуультай холбоотой төсвийн зохицуулалт нь бусад орнуудын төсвийн зохицуулалт бол сонгуулийн жилд төсвийг хэд тэлдэггүй, сонгуулийн жилд бодлогын огцон өөрчлөлт хийдэггүй, дараагийн сонгуулийг хүлээсэн байдалтай татварыг өөрчлөхгүй, хөрөнгө оруулалтын бодлого, төсвийн бодлогыг огцон өөрчлөхгүй, дараагийн сонгуулийн мөчлөг дээр бодлогын орон зай үлдээдэг ийм зохицуултууд байгаад. Гэтэл бид нар бол сонгуулийн жил дээр банк төсөв тэлдэг ийм зуршилтай болчихсон. Тэгэхээр энэ нөгөө мөчлөг сөрсөн бодлого биш, улс төрийн мөчлөгөөс илүү хамаарсан бодлого, эдийн засгийн харсан бодлого биш болж хувраад байна л да. Тэгэхээр энд бол бидний өгч байгаа зөвлөлт бол ерөөсөө зөвлөмжөл ерөөсөө яа харахгүй мөчлөг сөрсөн бодлого гэдгээ бодтой хэрэгжүүлье. Дунд хугацааны төсвийн хүрээний мэдээлэл буюу дунд хугацааны бодлогоо хөдөлшгүйгээр барьж байх ёстой. Тэгээд хөрөнгө оруулалтын болон төсвийн бодлогын доктортой чиглэл байх ёстой. Төрийн оролцоо тасралтгүй буурчих ёстой гэсэн ийм л дүгнэлтүүдийг бид байнга өгч байгаа. Энэ жилийн 26 оны төсвийн төслийн хувьд бол шинэ засгийн газар байсан. Дээрээс нь төсвийн эрх зүйн орчин өөрчлөгдсөн, олон онцлогтой эдийн засгийг агшсан гэдэг олон онцлогтой жилийн хувьд харьцангуй төсөв дээр нэг агаарын төслүүд санаачилсангүй. Төсвийн тэлэлтийг бол үнэхээр хязгаарлалаа, харьцангуй өрсөлтийг нь бууруулсан. За нэг 20 дэвээр өсөө явж исэн дунджаар сүүлийн 3 жил өсөө явж исэн төсвийг цай тодтолоор бууруулж 26 оны хувьд бол харьцангуй бууруулсан. Энэ бол зөв бодлогын чиглэл мөн. Гэхдээ энийг доктортой хадгалах нь хамгийн чухал. Тэгэхээр мөчлөг сөрсөн бодлого эдийн засагт нийтдээ төрийн оролцоог дэмжинэ гэж бид байнга ярьдаг шүү дээ. Төрийн оролцоог бууруулад хувийн хвшлээ дэмжинэ. Тэр бодлогын чиглэл рүү бид хэлбэрлэлтгүй явах хэрэгтэй. Дээрээс нь төсвийн бодлогын доктортой байх хэрэгтэй. Жишээ нь өнөөдөр бид нар боловсрол эрүүл мэндийн салбарын ямар байгааг харж байна. Гэтэл бид сая 26 оны төсвийн бодлого дээр эрүүл мэнд боловсролыг тэргүүлэх чиглэлээ гэж үзээд төсвийн бодлогоо ийшээ чиглүүллээ. Зөв. Гэхдээ энэ доктортой байх хэрэгтэй. Эрүүл мэнд боловсрол бол Монгол улсын төсвийн бодлого, макро эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэл ямагт байх ёстой. Гэтэл энэ нь алдагдсан 2000 оны хавцаа бид нар нийт төсвийн зарлагын 20%-ийг нь боловсролд өгдөг байсан. Гэтэл энэ зарлага нь буурсаар байгаад өнөөдөр 12-оос 3% болчихсон. Тэгэхээр боловсрол эрүүл мэндийн салбарыг төлхөө анхаарч төрийн оролцоог бууруулж ирээдүйн урт хугацааны хөгжлөө хангах юм эдийн засгийн буюу төсвийн бодлого бас хэрэгтэй. Тэгэхээр энэ бодлого руугаа доктортой явахгүй төсвийн бодлого жил бүр өөрчлөгдөд идэг, тэргүүлэх чиглэл нь жил бүрөөр болдог. Ийм байх юм бол хэрэгжиж чадахгүй. Хоёрдугаарт нь макро эдийн засгийн хувьд түрүүний бидний байнга давтаад байгаа төсвийн мөчлөг сөрсөн бодлого хуримтлал бий болгодог. Хэрвээ бид 23-аас 24 онд мөчлөг сөрсөн бодлогыг хэрэгжүүлээд хуримтлалын сандаа, баялагын сандаа тодорхой хэмжээний мөнгө авчираад өнөөдрийн буцааж болдоггүй урсгал зардын тэлэлтээ тодорхой хэмжээгээр хязгаарлагдсан байсан бол энэ асуудал өнөөдөр маш хөнгөн байх хэрэгтэй. Инфляц багтаа, иргэдийн бодит орлогын доройтол багтаа, эмч багш нарын маань цалин улсын худалдаа авах чадвар харьцангуй хадгалагдчихсан. Тэгээд төсвийн нөөц самтай ийм л байх боломжийг бид саяны 2-3 жилийн хугацаанд төсвөө 20-оос 30 гаруй хувиар тэлээд тэгээд урсгал зарлаа нэмээд ингээд боломжийг алдаад. Бидний үндсэн зорилго бол цаашдаа ийм боломжийг алдахгүй байх төсвийн бодлого бүх юм хангах зөв чиглүүлэхийг л улсын хурлд зөвлөж, улсын хурлд дэмжлэг үзүүлж
дэмжиж эцэг хурлыг мэдээлэлээр хангаж энэ бодлогын чиглэлээр байлгах хэрэгтэй. За энэ маань бол тодорхой үр дүнд хүрчээр гэж бид харж байна. Та бүхний сэтгүүлчид олон нийтийн оролцоотойгоор бид ямар тааж 25 оны төсвөөр ч гэсэн батлагт нь 16 оны төсвийн төсөлч гэсэн ямар тааж харьцангуй хөсөн үлдээсэн чиглэл рүү явж байна. Гэхдээ энийг бид баталгаатай хангах хэсэг нь бол улс төрөөс илүү хамааралтай. Тэгээ энэ дэр яг таны ярьж байгаа асуудлуудын хүрээнд яг сонгуулийн жил төсөв хэлээд зардал. Тэгээ үндсэндээ нэг тухайн засгийн эрх барьж байгаа нам эсвэл засгийн газар сонгогчдын саналыг авах зорилго. Тодорхой хэмжээний зардлуудыг нэмдэг. Дэлхийн бусад улс орнд байдаг асуудал. Тэгээ энэ бол ганцхан манайд байгаа асуудал, хүндрэлтэй асуудал биш. Тэгэхээр энийг цаашдаа яах вэ гэдэг асуудал ч байна. Хэрвээ та бүхэн санаж байгаа бол 2024 оны сонгуул намар хаврын 4 сард цалинг өсгсөн. Тэгсэн. Тэгээ цалинг нэмсэн тий. Тэгэхэд 23 оны төсөв бол ашигтай гарсан. Одоо нэг 2-4 биес 2 оны 6 ашигтай. Тэр ашигынхаа хэмжээг тодорхой хэмжээгээр нөөцлөөд тогтворчуулалтын сандаа хийгээд тодорхой хэмжээний тэр цалин тэтгэмжийг нэмэхгүйгээр гэдэг ч юм уу эсвэл янз бүрийн хөтөлбөрүүдийг шинэ оршин хөтөлбөр гэдэг ч юм уу нэг их найдаарч гэдэг ч юм уу тийм хэмжээний хөтөлбөрүүдийг явуулахгүйгээр тодорхой төсвийн одоо зөв бодлого явуулсан бол өнөөдөр одоо энэ багш нарынхаа эмч нарынхаа энэ төрийн үйлчлэгийг хүргэж байгаа энэ хүмүүсийнхаа цалин тэтгэмжийг тавих боломж байсан тийм 830 гэр бумаар яригдчихэж байна. Тэгэхээр энэ юу гэхээр яг цэвэр нөгөө бодлогын алдаанууд гарч ирээд. Цаашдаа бид нар ер нь бол энэ мэдээж хууль тогтоомж улсын хурл бүр эрхийн асуудал. Тэгэхээр энэ сонгуулийн жил ялангуяа энэ засгийн эрх барьж байгаа улс төрийн нам байна, айлч нам хамаагүй засгийн газар энэ хуулиар хариулаа хийчих хэрэгтэй. Хуульчлал гэж ярьсан тийм. Хуульчлал өөрөөр хэлбэл өмнөх оны төсвийн зардлын хэмжээнд нь барина гэдэг ч юм уу. Ингээд тэгэхээр тодорхой хэмжээгээр ийм хязгаарлалтуудыг хийж өгөхгүй бол ахаал 2028 оны сонгуулийн энэ асуудал гараад байна. Тэгэхээр энэ маань урт хугацаанд аягүй хохиролтой байхгүй. Тэгээ өнөөдөр нэмэгдсэн гол энэ эдийн засгийн утгаар аваад ичлэр нөгөө хүмүүс одоо цалин тэтгэмжээ нэмэгдүүлнэ гэл ингээд ярьж байгаа. Тийм үү одоо 3.5 сая төгрөг болно гэдэг ч юм уу тодорхой хэмжээ. Энэ мөнгөний нийлүүлэлтийн тоо хэмжээнд ихсгээ явчихж байгаа. Ойролцоогоор нэг 42 их найд 43 их найдын мөнгөний нэм1 гэж бид нэр яа мөнгөний нийт тоо хэмжээ зах зээл дээр байгаа. Тэр хэдийн хэмжээгээр ихсэн тодорхой хэмжээ төв банк мөнгөний бодлогын хүүгээ ингээд барьсан 12% ингээд бариад байдаг. Гэтэл нөгөө инфляцийг төв банкны үүрэг бол үндэсний мөнгө тэмдэгтийн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл заа дотоороо шууд хэлэхэд инфляцийг тогтоох чинь барих хэрэгтэй. Гэтэл тэр мөнгөний одоо тэр хатуу бодлогоо ингээд бариад аль болох нөгөө хувийн секторт гарах зээлийнхаа тэр хэмжээг багасгаад бариад тахт чинь засгийн газраас төсвийн янз бүрийн арга хэмжээний хүрээнд зардлыг ихсгээд ирэхлээр мөнгөний нийт нийлүүлэлтийн хэмжээ байгаа ёстой тэр зохистой хэмжээс хэд их даваад өвчлээ ахаад эн чинь нөгөө төгрөгийн хашинд нөлөөлөе. Тэгэхээр нөгөө инфляц. Тэгэхээр бидний наад төр зургаараа бид тэр тодорхой хэмжээгээр одоо ингээд цалин тэтгэмж нэмэгдэж байгаа мөнгө дүнгээр харагдаж байгаа хэдүүл тэр нэг төгрөгийн гэдэг чинь 100 төгрөгийн хөдөлთა авах чадвар буучж байгаа. Тэгэхээр хөдөлთა авах чадвар бууж байгаа гэдэг маань юу гэсэн үг вэ? Хичнээн цалин тэтгэмжийг мөнгө дүнгээр нь өсөж болно. Тэр хэмжээгээр хөдөлთა авах чадвар чинь тэр хэмжээгээр л буур. Тэгэхээр энэ бол тодорхой тийм зөв шийдэл биш. Урт хугацаанд бид нар харах хэрэгтэй. Нэгдүгээр, хоёрдугаар зүгээр ерөн зүгээр би нэг тоо баримтуудыг хэлэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн манай улсын эдийн засаг тодорхой үеүүдэд бол өсөж ирсэн. Өөрөөр хэлбэл 2010-аас 2014 онд эдийн засгийн өсөлттэй байсан. 2017-аас 2019 онд эдийн засгийн өсөлттэй байсан. За 2022-оос 2023 онд эдийн засгийн өсөлттэй байсан. Эдийн засгийн уналттай байсан үед байгаа. Түрүүн би хэлжсэн 2009 онд нөгөө
эдийн засгийн хямралын үед гэж яриад байдаг. Тэгээ бараг дэлхийн 2 дахь том хямрал гэж яриадсан. Моргежээс болж тийм моргежийн зээл дээрс одоо за хямрал байсан. За 2015-16 оны дөрвөн биелжсэн хямрал. За сая одоо энэ COVID-19-тэй холбоотой 2021 оны эдийн засгийн дэлхийд даяар ингээд бий болсон хямрал манай улсын эдийн засгийг бол тойрч гараагүй дайрсан. Эдийн засаг өсөж байгаа үед манай улс эдийн засаг тодорхой хэмжээ өсөжсэн унжих дэлхийн глобал эдийн засаг унжих үед бол эдийн засаг унжсан. Тэр үед бол яаж исэн гэхлээр тодорхой Дэлхийн банкны судалгаа байгаад байгаа. Тэгээ би ингээд харж байгаа дотоодын нийтдээ ойролцоогоор 9% сүүлийн 20 жилийн хугацаанд 9% өсөлттэй гарчсан. Гэтэл төргийн худалдаа авах чадвар эдийн засаг өсөлттэй үед худалдаа авах чадвар одоо төгрөг ам долларын харьцаа валютын анш 7% одоо ингээд депресшн буюу сулралт явж ирсэн. Гэтэл эдийн засаг уналттай үед миний түрүү хэлжсэн 2009, 2015, 16, 2020, 21 он эдийн засаг унжихад энэ одоо нөгөө төгрөг ам доллартай харьцах нөгөө депресшн чинь 10% хүртэл унчиж байгаа. Бүр тэрнээс илүү унчиж байгаа. Нөгөө талаас төсвийн орлого эдийн засаг өсөлттэй үед 1% өсөлттэй гарч ирсэн. Эдийн засаг унсан чинь төсвийн орлого бол төсвийн нийт тэнцэл нь жишээлбэл 8% одоо тэнцэл унчиж байгаа гэдэг ч юм. Орлогын хувьд бол байж байгаа. Зарлага жишээлбэл эдийн засаг өсөлттэй ингээд жилүүдтэй эдийн орлого бол 33% өсөлттэй гарч ирсэн. Эдийн засаг унсан чинь зарлага 36% өсөлттэй гараад ирсэн. 36. Тэгэхээр энэ үедээ эдийн засаг унаад байх тусам зарлага чинь өсөд явж байна. Ийм үзэгдлүүд гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр манай явуулж исэн бодлогууд бол тийм зөв байсан бодлогууд, төсвийн бодлогын хувьд бид нар алдсан байсан уу гэвэл алдсан байсан. Ядуурлын төвшин гэдэг ч юм уу, эдийн засгийн өсөлттэй хувьд ядуурлын төвшин тодорхой хэмжээгээр одоо багасаад иржсэн чи эдийн засгийн уналтын хувьд мэдээж байгаа төвшнөөс 5% унах гэдэг ч юм уу. Зээлийн одоо аж ахуйн гэж олгож байгаа арилжааны банкудаас олгож байгаа зээлийн хэмжээ гэдэг ч юм уу. Гэх мэтчний ийм судалгаа гараад байгаа. Тэгэхээр энэ юу хэлээд байна гэхлээр ерөөсөө өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд манай төсвийн бодлого бол тийм одоо үр дүнтэй зөв бодлого явуулсан уу гэхэд бол эргэлзээтэй. Тэгэхээр одоо цаашдаа бид нар богино хугацааны ийм шийдлүүд гаргасны үр дагавар нь өнөөдөр тулчаад байгаа байхгүй юу. Тийм учраас бид нар цаашдаа урт хугацаанд энэ төсөв санхүүгийн энэ зөв бодлогыг явуулах зайлшгүй шаардлага. Энэ эргээд ямар нөлөөтэй вэ гэхээр нөгөө коллан төвчин гэж яриад баялагын хараал гэдгээс урьдчилан сэргийлэх тийм боломжуудыг бий болгоно. Тэрнээс өнөө маргаашаа харсан одоо нэг 2 жилийн хугацаанд 1 жилийн хугацаанд төсвийн төслийг хэлж байхдаа одоо ингээд арга цаасан юм бодлогууд бол төдийлөн амжилттай үр дүнд хүрэхгүй. Ойлголоо. Таны хувьд тэр нь одоо бид зөндөл ярьлаа. Өнөөдрийн үүсэж байгаа нөхцөл байдал бол олон жилийн эдгээр бид 2010 оноос хойш төсвийн эрх зүйн орчныг нэлээд сайжруулж чадсан. За сүүлдээ 2020-с 24 оны хооронд бас эрх зүйн орчноо овоо сайжруулсан институцийн хувьд бол харьцангуй сайн зохицуулалттай байгаа боловч бид бодлогын төвшөнд алдаад байгаа гэдэг. Энэний үр дагавар нь өнөөдөр энэ төсөвтэй холбоотой, нийгэмтэй холбоотой ийм зүйлс зинг өнөөдөр илэрлэл нь одоо л гарч байна гэж харж байгаа юм л та. Тэм учраас бидний одоогийн ярих зүйл бол өнөөдөр бид одоо хэлж байгаа төсвөө яах юм бэ те? Цаашдаа саяхан гишүүний хэлээд байгаа тэр бодлогыг нь яаж засах вэ? Энэ дээр төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн оролцоо явах вэ гэдэг асуудлыг л би өвдөө илүү чухалчилж байна. Өнгөрсөн алдаага бид давтах ёсгүй. Тийм учраас энэ дээр бол төсвийн тогтвортой байдлын зөвлөл өнөөдрийн хэлж байгаа төсөвч гэсэн төсвөрийн мэдээлэл гэсэн энэ хэцүү хууль эрх зүйн хүрээнд макро эдийн засгийн бодлоготойгоо нийтдээ дээрэс нь хуулийнхаа хугацаанд бид төсвөө батлах ёстой гэсэн ийм бодолтой байгаа. Өнөөдөр ч гэсэн төсвийн хилцүүлгүүд харьцангуй дэгээр нь улс төрийн нөхцөл байдал, нийгэмдэх нөхцөл байдлууд, эмчнэр, багш нар, ахмадуудын маань нөхцөл байдалтай холбоотойгоор олон асуудлын дунд байгаа боловч мартаач урагшилсаар байна. Аль аль нь төсвөрийн мэдээлэл, төсвийн төсөл маань 3 дахь хилцүүлэг рүү орох гээд явж байна. Тэгэхээр тийм учраас бидний хувьд бол энэ төсвийг яаж зөв батлах вэ? Илүү зөв батлах уу? Өнөөдрийн тулгамдсан асуудлуудаа яаж шийдэж бодлогын хувьд өнөөдөр энэ нэг том эерэг зүйл нь бол яг өнөөдөр асар том асуудлууд энэ олон жил хуримтлагцаар энэ дэрлээ. Бид урсгал зарлаа буруу хэлсэн байна. Мөрчлөг сүрсэн бодлогоо явуулж чадаагүй байна. Хууль эрх зүйн орчин буюу төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 15 жилийн турш бид байнгын өөрчилж мөрдөхгүй тусгай шаардлагуудаа баримтлахгүй явж ирсний гор нь өнөөдөр гарч ирнэ гэдгийг бол бид бүгдээрээ харж ойлгож байгаа байх.
Тийм учраас бидний хувьд энэ асуудал энэ том илэрлэл нь бол биднийг энэ байдлаараа цаашаа явж болохгүй юм байна. Одоо томоохон бодлогын шинжилэл төсөв дээр хийхгүй бол дээрэс нь дасгалтгүй энэ төсвийг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ бодит боломж давсан байдлаар цаашдаа ер нь бол урхан салбараас хамаардаг энэ эдийн засгийн хувьд бид энэ мөчлөг сөрөхгүй бол болохгүй юм байна. Дээрэс нь төсвийн бодлогоо энэ эрүүл мэнд боловсрол руугаа чиглүүлж улс орныхоо ирээдүйг бодсон тэр төсвийн бодлого руугаа орохгүй бол өнөөдөр цаашаа бид энэ байдлаар явах гарцгүй болжээ гэдгийг нөхцөл байдал харуулж байна гэж ойлгож байгаа тийм ээ. Тийм учраас энэ дээр бид аль аль талдаа илүү анхаарч ажиллах ёстой. Өнөөдөр бод үүссэн нөхцөл байдлын шалтгааныг бол ойлголоо гэхдээ за бүгдээрээ эндээс яаж гарах вэ гэдэг дээр л холбогдох төрийн байгууллагууд за бидний хувьд ч гэсэн олон нийтийн хувьд ч гэсэн маш идэвхтэй оролцож энийг засч авах цаашаа тэрийгэ доктортой хадгалах энэ чиглэл рүү явах хэрэгтэй байна. Та бүхний нөгөө өгсөн гол дүгнэлтүүд дээр алдагдaltaгүй төсөв батлах үзэл баримтлаас татгалцсан байна гэдэг. Тэ? Энэ бол одоо бидний энэ оны одоо 26 оны оруулж ирж байгаа төсөв дээр 32.9 гэж байгаа. За орлого маань болохоор 31.6 буюу 1.3 их нэгдийн алдагдaltaй гэж орж ирж байна л та. Тэгэхээр яг энэ шаардлагуудаа одоо яг та бүхнээс тавихаар ер нь бас боломж байхгүй юу? Ер нь одоо яг алдагдaltaгүйгээд өмнөх жил бол бид нар алдагдaltaгүй болгоод оруулаад ирж байсан тийм. Энэ дээр хоёр асуудал байдгийн. За сая бол бид нар өмнөх жилүүдийн буюу хамгийн их харамсаж байгаа зүйл бол энэ 22-оос 24 оны эдийн засгийн нөхцөл өсөлт нөөцний өнөө 200-аас дээш байсан. Тэр үеийн энэ бодит боломжийг бид алдаж тэрэн дээр бид сонгуулийг дагсан, эсвэл улс төрийг дагсан томоохон хэлэлтүүдийг хийсэн нь бол бидний гол алдаа байсан. Тэр алдааны холбоо өнөөдөр орж ирж байгаа учраас 1.3 их найдын алдагдал дээр бол бид энэ алдагдaltaгүй байх ёстой гэж бол шууд хэлээгүй. Эдийн засгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн нөхцөл байдлын таамаглал нь харьцангуй нийцсэн. Бидний энэ төрийн оролцоог бууруулах, төсвийн алдагдлыг цаашдаа бууруулах энэ бодлогыг баримтлсан том зургаараа гэж ярьдаг зарим хүмүүс тэр төвшөндөө харьцангуй эерэг байсан учраас зарим зүйл дээр нь бид эерэг гэсэн бид төсвийн хүрээнд бол ер нь явах аргагүй нэг 40 гаруй дүгнэлт өгсөн байдаг. Тэрнийх нь 1 4 5 нь бол иймэрхүү макро эдийн засгийн бодлогын эерэг байдал үлдсэн хэсэг нь буюу бас 40 орчим зөвлөмж төгөлөлт нь ер нь сайжруулах ёстой зүйлс рүү гэдэг ийм байдлаар хийгдсэн. Тэгэхээр алдагдaltaгүй төсөв байх ёстой гэдэг дээр түрүү жил бол бид нар бас санал нэгтэй байсан. За энэ таасан дээр үлдэж байгаад бол тодорхой хэмжээгээр харлаж байгаагаа бид дүгнэлттэй илэрхийлсэн. Өнөөдөр алдагдaltaй төсөв батлахгүй бол аргагүй гэж ярьж байгаа талууд би алдагдал байх ёстой гэж үзэж байгаа тал би. Гэхдээ энэний ард бид нар энэ өнөөдрийг хүртэл хийсэн энэ 10 гаруй жилийн дотор бидний хийсэн 20 дэх найдын алдагдал тэрний ард өр байгаа тийм ээ. Өр төлөлт, өрийн төлөлт одоо бид өрийн үйлчлэгээний зардалтал их найдаар нь төлөө явж шүү дээ. Тэгэхээр энэний үр ашиг нь юу байсан бэ? Нийгмийн эдийн засгийн үр ашиг нь юу байсан бэ гэдгийг тооцоолохгүйгээр бид нар алдагдал зайлшгүй байх ёстой гэж хэлэх юм боломжгүй. Тийм учраас энийгээ тодорхой болтол бид аль болох алдагдал багтай дээрэс нь алдагдaltaгүй гэдэг рүү тэмүүлсэн тийм төсвийн бодлогыг гарцаагүй барих хэрэгтэй. Тийм учраас өнөөдрийн эдийн засгийн хомигдож байгаа нөхцөл байдалд за төсвийн тусгай шаардлагыг бариад орсон энэ дээр бол бид нар хатуу дүгнэлтийг бол өгсөнгүү гэдгийг шалтгаан нь тэгээд мэдээж хэрэг алдагдaltaгүй гэдгээс татгалзаж байгаа нь бол сайн зүйл биш шүү гэдгээ давхар сануулж байгаа хэрэг юм. Тэгэхээр алдагдaltaгүй төсөв байх ёстой юу ёстой гэж үзэж болно. Учир нь өнөөдрийн саяны хийсэн бидний алдагдлыг бий болгосон энэний ард асар их өр бий болгосон тийм ээ. Чингис хаандаас хойш бид нар чинь дөндөл бонд гаргалаа тийм. Энэний өнөөдрийн үр ашиг нь юу байгаа юм бэ гэдэг асуудлыг л бодох хэрэгтэй. Өнөөдөр нийгэмдэх бухимдал өнөөдөр бид олон зүйл болохгүй байгааг харж байна. Бид нэг л буруу яваад байгаа гэдгийг харж байна. Энэ бол макро эдийн засаг төрийн бодлогын хувьдаа бид ер нь 30 жил зөв болох ёстой гэдэг асуудлыг л харж байгаа. Тэр нь төсөв дээр бас гарч ирээд илэрч байгаа нь энэ. Тэгэхээр бид тогтолцооны хувьд бодлогын хувьд бол илүү сайжрах огцом өөрчлөлтүүдийг хийх, дөрвтэй реформын шинжтэй өөрчлөлтүүдийг хийх зайлшгүй шаардлага байна. Тэрний нэг нь бол алдагдал байх эсхийг бид эцэлэн шийдэх ёстой. Тийм ээ? Алдагдал нь үр ашигтай нийгмийн эдийн засагт өгөөж байгаа бол алдагдлыг хүлээн зөвшөөрдөг тийм онцлог хандлага бий. Үр ашиггүй бол бид нар яг ч алдагдал хийж байгаа юм байна. Өнөөдөр бид нар ядуурлаа шийдсэн юм. Эрүүл мэнд боловсролын тогтолцоо, үр дүн, үйлчлэгээ, нийтийн бараа үйлчлэгээнийхэн чанар ямар байгаа юм. Улаанбаатарын төгдрөл утааны асуудал, шийдэгдэх асуудал зүйн дүүрэн байхад дахиад тэрийг
шийднэ гэж алдагдал нэмэлт тэгэхээр 5 жилийн дараа бах байдгаараа байж их юм бол энэ эргээд татвар төлөгчдийн нуруунд дээр өгч байгаа тэр ачааллыг нэмэхийн үр ашиг нь байхгүй л гэж харагдаж шүү дээ. Энийг бид тооцоо судалгаатайгаар батлах хэрэгтэй. За манай төвлөрийн хувьд сая 24 оноос хойш 7 гишүүнтэйгээ ажиллалаа. Одооноос бид нэг ажлын алба судалгааны нэгжтэй болох тэр хуулинд заасан тэр бүтц бүрэлдэхүүн рүүгээ орж байна. Тийм учраас энэ чиглэлд бидний гол анхаарал өөр ямар байх ёстой, алдагдал ямар байх ёстой гэдэг дээр бидний дараагийн судалгаад өгөлтүүд чиглэнэ л гэж ойлгож байна. Ойлголоо. Аха. Тэгэхээр яг одоо нэвтрүүлгийн цаг бас дуусахад өгч байгаа. Тэгээд бүгдээ бас тоороо нэлээ орж чадсангүй л дээ. Одоо жишээ нь яг энэ 26 оны төсвийн тоонуудыг бас задлаад илүү ярих хэрэгтэй байсан баг. Гэхдээ тоороо орж чадсангүй мэдээж та бүхэн бол бас биднээс удаадараа ирж бас мэдээлэлүүд өгж явах байх гэж бодож байна. Тэгэхээр дараагийн удаа ямар ч гэсэн тоороо нэлээ орё. Тэгэхээр би хоёр багшаасаа ингэж л асуумаар байна. 26 оны төсвдөр бид нар ерөнхийдөө ямар хуу явж ба. Та хоёр яг өөрсдийнхөө бас санаануудыг хэлээч. Магадгүй яхаа одоо бид нар 3 дахь хилцүүлэг дээрээ орно. Ийм цаашаага батлагдаад явчих юм бол бид нар энэгээрээ л явах шаардлагатай болно тийм. Тэгэхээр 26 оны төсвийг та бүхэн юу гэж харж байна? Ханаас эхлэе. За түрүүний бас асуулттай уялдуулаад шууд хариулж. Нэгдүгээр сая дэлгэр сайхан гишүүн маань үндсэндээ гол юмнуудаа хэлжлээ. Хэрвээ эргээд бид нар яг жилийн өмнөх эргээд санах юм бол улсын их хурлаар алдагдaltaгүй төсөв батлаа гэдээ бүгдээр алгадчихсан. Хэрвээ 7 сард төсөв тодтол хийгдэг бол өнөөдөр төсвийн алдагдал 3 их найтай хайцаа гарах гэсэн. Одоо 9-р сарын байдлаар төсвийн алдагдал одоо ойролцоогоор 1.3 их найтай алдагдaltaй байж байна. Юг харуулад байна гэхээр энэ төлөвлөлт чинь буруу яваад байгаа юм шүү. Орлогын төлөвлөлт чинь буруу яваад байгаа юм шүү. Зарлагын төлөвлөлт чинь бас буруу тооцоолоод байгаа юм шүү гэдэг асуудал яриад байгаа. Үндсэндээ дэлгэцийн багштай гишүүнтэй санал нэгэн л өөрөөр хэлбэл тэр онлын хоёр чиглэл өөрөөр хэлбэл одоо цаасан дээр алдагдaltaй батлах амьдрал бодит гүйцэтгэлээр хэрэгжүүлэх хоёр чинь тэнгэр газар шиг өөр зүйл. Үндсэндээ алдагдaltaй байж болно. Энэ дотоодын нийтдэгтний тодорхой хэмжээнд нормалны 2-3% алдагдaltaй хандаад нэмэгдээд яваад байдаг орнууд бас байхгүй шүү дээ. Байхгүй шүү дээ. Тэр чинь гол нь нийгэм эдийн засгийн энэ тулгамдж байгаа асуудлуудыг шийдэж чаддаг. Тэр нийгэмд үнэхээр шаардлагатай тэр хөрөнгө оруулалт, урсгал зардлуудаа гаргадаг үр ашигтай байх хэрэгтэй байхгүй. Өөрөөр хэлбэл энд бид нар нөгөө боловсролын салбар, эрүүл мэндийн салбар, нийгмийн халамжийн салбарт энэ зарцуулж байгаа хөрөнгийн үр ашигыг бид нар ярих хэрэгтэй. Тэгжээж үнэхээр тэр хөрөнгө оруулалтууд чинь өнөөдөр 20-30 жил зах зээлийн эдийн засаг шилжээл манай улс эдийн засгийн тодорхой сорилт бэрхшээлүүд олд амжилтуудад аваад явлаа. Өнөөдөр нэмэн үрдэг үйлдвэрлэж байгаа цоо шинж үнэхээр нэмэр болж тэр нэг үйлдвэр байгаа юм уу? Барьсан юм гэдэг асуудал. Хүний капитал гэдэг асуудлыг бид чухалчилж авч үзэж байгаа юм уу? Боловсролын салбарт, эрүүл мэндийн салбарт бүтээмжийн асуудлыг хэр авч үзэж байгаа гэдэг асуудал. Тэгэхээр эргээд ерөнхийдөө зүгээр би юу хэлэх гээд байгаа нэг гэхээр ерөөсөө энэ төлөвлөлтөө их сайн анхаарах хэрэгтэй. Их сайн макро эдийн засгийн дунд болон урт хугацааны бодлогод, хөгжлийн бодлогуудтайгаа уялдуулсан төсвийн бодлого, за мөнгөний бодлого мөн ялгаагүй ханшаа яаж авч үзэх юм. Энэ засгийн газрын хэд их одоо төрийн өмчт аж ахуйн нэгж байгууллагуудын маш өргөлгөн зарлах, үр ашиггүй байдлууд байж байна. Засгийн газрын маш их олон яамдууд байж байна, оронтой байж байна. Энийхээ бүтцийн бодлогуудыг яаж авч үзэх, салбарын бүтцийн бодлогуудыг яаж үзэх юм. Шаардлагатай бид эдийн засгийн төрөлжүүлэх бодлогоо яаж авч үзэх юм гэдэг асуудал. Яа тэгэхээр энэ манай улсын эдийн засгийн чинь бараг 70-80% нь уулуурхайн салбар дээр тулхуурсан эдийн засгтай болчиход байна. Энэ бүтцийн энэ гажуудлаас яаж гарах юм бэ? Тэ? Эдийн засгийн энэ бүтцээ хөдөө аж ахуйн салбар хизээ тэр аялал жуулчны одоо тээврийн салбар гэдэг гол одоо уулуурхайн салбараас бус энэ салбар хизээ хөгжөөд эдийн засаг гадаад шокоос хамаарахгүй эдийн засгийн өсөлт болохгүй гэдэг асуудлыг бид нар анхаарахгүй болохгүй болчиход байна гэдгийг л харуулсан. Дэлгэр сайхан багш шүү. Та маш товчхон хэлээд байгаа ч одоо бидэрт нэг 2 минут орчим байна. Таны асуулт бол ер нь ийм зүйлээс нууцлаарай.
Өнөөдрийн төсөв яаж явж байгаа юм бэ? За бид 9 сарын 15-нд хуулиараа 26 оны төсвийн дүгнэлт өгсөн байдаг. Энэ дүгнэлт маань өөрчлөгдөв. Төрөний хэлсэн эрэг зүйлсээр бид нар нэмээд орлого бүрдүүлэлт эрсдэлтэй байна тий. Орлогын асуудал байна. Төсвийн бодлогын орон зайвал хумигцсаар байна. Урсгал зардлын өсөлттэй холбоотой. Өөр цаашаа эдийн засаг өсөхгүй өрийн эдийн засагт ирэх хувийн ерөнхийдөө буураад сүүлийн жилүүдэд сайжирсан ч гэсэн өртөө холбоотой энэ улуурхаан хамааралтай холбоотой улуурхаан цикл улсын үед өртөө холбоотой эрсдэл төлбөрийн эрсдлүүд байсаар байна. Гэх мэт олон сануулсан юм зөвлөлтүүдийг өгсөн хэвээрээ байна. Одоо эдгээр нийгэмдэх нөхцөл байдлаас шалтгаалаад төсвийг өөрчлөх тухай ярьж байгаа боловч хараахан өөрчлөлтөөгүй байна. Одоо 3 дугаар хэлэлцүүлгийн үеэр гол төгөлтүүд нь өөрчлөлтүүд нь орж ирэх байх. Тэр үед бол манай зөвлөл бас дахиад өөрсдийн төгөлтийг улсын их хурлд хүргүүлэх болно. Тэгэхээр өнөөдрийн төсөв бол ямар ч тач бидний анхны өгсөн тэр дүгнэлтийн дагуу эрэг зүйлс байна, сөрөг зүйлс байна гэдгээрээ явж байна. За энийг бид улсын хурал дээр нэгэн өөрчлөлт оруулж байгаа бол илүү чамбааруулж батлах юм шаардлагатай. Багш эмчнэрийнхээ цалин нэмж болно. Гэхдээ яаж инфляцгүйгээр, яаж мөнгөний хоосон өсөлтгүйгээр, яаж төсвөд хэлэхгүйгээр боломжийн хувилбарыг сонгох ёстой вэ гэдэг асуудал байна. За энийг нэмснээрээ сүүлийн жилүүдэд байгаа бидний чадахгүй байгаа бүтээмжийг өсгөх чадахгүй бол нэмэлт нь энэ өсөлт нь өөрөө урдангуй өсөлт болно гэдгийг анхаарах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд жишээ нь 15 оноос хойш бүтээмж дөнгөж 20% өссөн. Монгол улсын эдийн засгийн бүтээмж буюу нэг хүнд ногдох бүтээмж. Гэтэл нөгөө талд нь төсвийн зарлага нь 5-6 дахин тиймээ төсвийн орлогын тэр хэмжээнд өссөн. Тэгэхээр энэ өөрчлөлтийг бид хийж болно. Гэхдээ бодлогын хувьд ирээдүйд хохиролтой бус тэрхүү багш эмч нартай ч юм уу өгөөчтэй эдийн засагтай өгөөчтэй тийм өөрчлөлтийг хийгээсэй л гэж байна. Баярлалаа. Хүрэлцэн ирж бас маш үнэтэй мэдээллүүд өгсөн та бүхэнд баярлалаа. Тэгээд би нэг энэ мэдээллээр ерөнхийдөө нэвтрүүлгээ дуусгая гэж бодож байна. Өмнөх 5 жилд Монгол улсын нэгдсэн төсвийн урсгал зардлын жилийн дундаж өсөлт 26.2% байсан. За энэ нь нэрлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний 17% байжээ тий. За энэ тренд цааш үргэлжилбэл 3 жилийн дотор буюу 2028 онд урсгал зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 30%-аас хэтэрнэ гэдэг ийм эрсдэл бичсэн байна. Тэгээд энэ бол одоо маш том эрсдэл гэж би бол удаа харж байна. Та бүхэн бас энийг гаргаж ирээд тавьж байгаа сүүлийн жилүүдэд энэ төсвийн доторх тоонууд дээр нэлээд бас хүмүүсийн анхаарлыг оруулахад бол та бүхний хийж байгаа ажил бас нэлээд тустай байгаа шүү гэдгээр бас нэвтрүүлгээ өндөрлөе. Баярлалаа та бүхэнд. Илүү одоо дараагийн нэвтрүүлэг дээр бид нэр тоонууд руу орцгоож явах боломжтой болох байхаа гэж бодож байна. Баярлалаа үзэгчид. За баярлалаа.